Улаанбаатар хотод тулгамдж байгаа олон асуудлуудын нэг нь өнөөдөр авто замын төвжирэл болчиход байна. Авто замын төвжирэл нөлөөлж байгаа олон шалтгаан хүчин зүйл байгаа ч эдгээрээс хамгийн их импакттай хүчин зүйл нь өөрөө сургуулийн хүртээмжийн асуудал болчиход байна. Авто замын төвжирэл, сургуулийн хүртээмж хоёр юугаараа холбогдож байгаа. Өнөөдөр Улаанбаатар хотын авто замын дундаж хурд 9.3 км/цагийн хурдтай буюу тэг засалтад ороход маш ойрхон болчиход байна. Хэрвээ бид нар сургуулийн цэцэрлэгийн хүртээмжийг шийдвэрлэж чадах юм бол хүүхдүүд маань харьяалаараа сургуульдаа суралцдаг болох юм бол дундаж хурд 13.2 км/цаг хүртэл нэмэгдэх боломжтой. Энийг бид нар энгийн үгээр тайлбарлах юм бол Улаанбаатар хотод сургууль цэцэрлэг амарсан үеийн хөдөлгөөний эрчимжилттэй харьцуулж болох юм. Асуудал өнөөдөр ямар байгааг авч үзье. За Улаанбаатар хотын хэмжээнд нийт 150 төгрөгийн хэмжээний сургуульд 307 мянга орчим хүүхэд суралцж байна. Эдгээр хүүхдүүдийн 300 мянга орчим хүүхэд бол яг 2 ээлжээр, за 5600 орчим хүүхэд бол 3 ээлжээр хичээлж байгаа. За үүнээс харахад бол 1125 хүүхэд буюу нийт сурагчдын 0.4% нь ерөөсө ганцхан ээлжээр хичээлж байгаа гэсэн үг. Суралцах орчныг аваад үзэхэд бид нар бол бүгдээрээ мэднэ. Биднийг 10 жилд байхад бол өдөөс өмнө хичээл ороод өдөөс хойш бол багш хоцрогдолтой хүүхдүүдийг бол авч үлдээд 2-3 цаг давтлага хийлгдэг байсан. За тэгвэл 2-3 ээлжээр хичээлж байгаа сургуулиудын хувьд нийт суралцагчдын 99.6% нь суралцж байгаа гэдэг чинь нийт Улаанбаатар хотын төрийн эмчийн сургууль суралцж байгаа хүүхдүүдийн 99.6% нь багшаас нэмэлт даалгавар авах хоцрогдлоо арилгах ямар ч боломжгүй нөхцөлд суралцж байна гэсэн. Хүүхдүүдийн зорчил хөдөлгөөнийг одоо ингээ харахаар ерөнхийдөө Улаанбаатар хотын цэг болгон маань нэг хүүхдийн зорчил байдлаа төлөвлөж байгаа. Өөрөөр хэлэх юм бол гэрийн цэг болон сургуулийн цэгийг хооронд нь холбож өгч энэ судалгаа хийсэн гэсэн үг. Дүүрэг хооронд 168 мянган зорчилт бол тоологдоод байгаа. За энийг яаж гаргасан бэ гэхээр жишээ нь Баянгол дүүрэг дээр нийт хүүхдүүдийн 73% нь яг Баянгол дүүрэгтээ сурч байна. Үлдсэн 27% нь бол өөр дүүргээр шилжин суралцаад байгаа гэсэн үг. За мөн Баянзүрх дүүрэг бол 81%-тай, Сонгоны харахад 79, за Сүхбаатар 71, Хангул 78, Чингэлтэй дүүрэг бол бүр 64%-тай асуудал бол гарч ирж байгаа. Суралцагчдын зочид хөдөлгөөнд нөлөөлж байгаа гол шалтгаан маань тухайн дүүрэгтээ оршин суугаан газарт нь гэрийнх нь ойр орчимд нь улсын төрийн өмчид ерөнхий боловсролын сургуулиуд байхгүй байгаатай холбоотой юм а. Дүүргүүдээр авч үзэх юм бол өнөөдөр байдал хамгийн хүнд байгаа дүүрэг маань Чингэлтэй дүүрэг байна. Чингэлтэй дүүрэгт харьяалаараа нийт суралцагчдын маань дөнгөж 64% суралцаж, үлдсэн 36% нь бусад дүүрэг хооронд зочид хөдөлгөөн хийж байгаа. За зарим нэгэн дүүргээс гарах хөдөлгөөн их байхад зарим нэгэн дүүрэгт ирэх хөдөлгөөн их байна. Тухайлах юм бол нийслэл Улаанбаатар хотын төвийн дүүрэг болох Сүхбаатар дүүрэгт бусад дүүргээс 25 мянган хүүхэд зорчиж ирж байна. Сүхбаатар дүүргээс 8 мянган хүүхэд өөр дүүрэг рүү явж байна. Тэгсэн хэрнээ 24 мянган хүүхэд Сүхбаатар дүүрэг рүү суралцаад байна. Маш их хүүхдийн ачааллыг авч байгаа хэрнээ Сүхбаатар дүүргээс эргээд өөр дүүрэг рүү хүүхдүүд шилжиж яваад байна гэсэн. Тэгэхээр Сүхбаатар дүүрэг рүү 24 мянган хүүхэд ирж сурна гэдэг чинь Улаанбаатар хотын төвд ямар их ачаал үүсэж байгааг бол харуулж байна. 24 мянган хүүхэд бол одоо замын төвжөлд ор 2 цагийг бол зарцуулж байна л гэдэг тоондоос гарч ирээд байна. Тэгэхээр харьяаллын сургууль сурж байгаа хүртээмжтэй байгаа хүүхдүүдэд харьцуулах юм бол ерөнхийдөө өдөр тунцаар 2 цагийг хичээл хийх, хичээлээ давтах, тэ нэмэлт секс дугуйланд хамрагдахын боломжийг алдаж байна гэсэн үг. Нийт Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт 168 мянган хүүхдийн зорчилт хөдөлгөөн явагдаж байна. Бид энэ асуудлыг шийдэж чадах юм бол давхар авто замын төвжирлийн асуудлаа шийдэх бүрэн боломжтой юм. Ерөнхий боловсролын сургуулийн орчмын хөдөлгөөний ачааллыг бид нар тээврийн цагдаагийн албатай хамтран хийгдсэн судалгааны үр дүнгээс илүү тодорхой харж байна. Өнөөдөр ерөнхий боловсролын сургуулийн эд хичээлж явах үеийн тээврийн үргэлжлэлийн зорчилтын тоо 242 мянгад хүрчээд байна. Сургууль цэцэрлэг амрах үеэр энэ тоо 132 мянга буюу 55%-аар буурч байгаа. Энэ түрнээс хойш бидний ярьсан ерөнхий боловсролын сургуулийн зорчилт хөдөлгөөн болоод түгжирлийн харилцан хамаарлыг нотолж өгж байгаа нэг сонирхолтой статистик дүгнэлт байгааг та бүхэн харж байгаа. Бид нар Улаанбаатар хотыг 3 бүсд хуваад 1-р бүс, 2-р бүс, 3 бүсд хуваан авч үзэх юм бол 1-р бүсэд байгаа 32 сургууль 70 мянган хүүхэд суралцаж хүчин чадал нь 54%-аар хэтэрчээд байна. 2-р бүсэд байгаа 15 сургууль 38 мянган хүүхэд суралцаж хүчин чадал нь мөн 54%-аар хэтэрсэн. 3-р бүсэд 6 сургуульд 20 мянган хүүхэд суралцж байгаа боловч хүчин чадлын хэтэрхтэй 56%-тай байна. Үүнээс шалтгаалаад яг хичээл орж явах үед Улаанбаатар хотын дундаж хурд зарим тохиолдолд 5 км/цагийн хурд руу орж байгаа. Хэрвээ бид нар энэ асуудлыг шийдэж чадах юм бол хичээлгүй үеийн дундаж хурд маань 10 км/цаг байна. Дараагийн бидний нэг анхаарах асуудал маань Улаанбаатар хотын хүртээмжийн тухай асуудал.
Бид нар Улаанбаатар хотын суурьшлийн бүсийг 655 торлол хуваан авч үзэж байгаа. Улаанбаатар хотын одоо суурьшлийн бүсийг торлолын аргаар бид нар 800 метрийн торлолын аргаар бол тооцож үзсэн байгаа. Нийслэлийн иргэдийн маань одоо хүртээмжтэй болон хүртээмжгүй байдлыг бол бид нар тооцсон байгаа. Эдгээр торлолмаар бол нийт суурьшлийн бүс маань бол 655 торлолтой байгаа бол эдгээрээс ерөнхийдөө бол 175 торлол дээр л ер нь бол тухайн иргэд маань бол анхдагч хэрэгцээгээ бүрэн авах бүрэн боломжтой амьдарч байна гэж ойлгож болно. За үлдсэн 480 торлол дээр амьдарч байгаа иргэд маань бол ямар нэгэн байдлаар анхдагч хэрэгцээгээ авах бүрэн боломжгүй байдлаар амьдарч байна. Төр бодлогоор асуудлаа яаж шийдвэрлэх ёстой юм бэхээр хүртээмжгүй байгаа хэсэгтэрээ бид нар илүү боловсролын, эрүүл мэндийн, бусад төрийн үйлчлэгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарах ёстой юм аа. За тухайлх юм бол ерөнхий боловсролын сургуулийн эх онуудад төлөвлөгдсөн байгаа ерөнхий боловсролын сургуулиуд маань бол ямархуу байдлаар төлөвлөгдсөн байна вэ гэдэг нь энэ дээр харагдаж байна. Гэхдээ ногоон бүсгээр бол ерөнхий боловсролын сургуулийн хүртээмж хангалттай байгаа хэсэг гэж ойлгож болно. За улбар шар дээр бол хүртээмжгүй байгаа гэж ойлгож байна. Тэгэхээр бидний одоо энэ эх онуудад төлөвлөгдсөн байгаа одоо ерөнхий боловсролын сургуулиуд маань ихэвчлэн дандаа хүртээмжтэй хэсэгтэр төлөвлөгдсөн байгаа нь бол ер нь оновчгүй байгаа нь эндээс харагдаж байна. Хүртээмжгүй бүс нутагтаар барих ёстой байтал бодит байдал дээр хүртээмжтэй хэсэг дээр сургууль цэцэрлэгийн төлөвлөлтийг хийж байгаа онохгүй байгаа асуудал гарч байгаа. Тухайлх юм бол 2025 оны улсын төсвийн хөрөнгө оруулалт дээр тавигдсан 23 сургуулийн баригдах байршлыг харах юм бол 11 сургууль өнөөдөр хүртээмжгүй бүс нутагт баригдахаар төлөвлөгдөд байна. Үлдсэн 12 сургууль нь хүртээмжтэй аль хэдийн сургууль цэцэрлэгийн хүртээмж хангалттай байгаа хэсэгдэр төлөгдсөн байгаа нь бодлого төлөвлөлтөн дээр бид нар эргэж харах шаардлагатай байгааг эндээс харж болж байна. Энэ улбар шар хэсэг дээр бид нар ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн одоо боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага байна. Өнөөдөр гэр хорооллын ерөнхий боловсролын сургуулийн статистикийн үзүүлэлтийг том зургаараа харах юм бол 63 мянган хүүхэд гэр хорооллын бүс нутгаас Улаанбаатар хотын төв рүү тээвэрлэгдэн ирж байгаа. Энэ тоогоор авто замын ачаалал, түүнийгээ дагаад бусад автотээврийн осол, гэмтэл зэрэг бусад хүчин зүйл, бусад асуудлууд нэмэгдэж байгааг бид нар бас анхаарах хэрэгтэй болчиход. Тухайн амьдарч буй орчинд нь шингээх энэ бодлогыг л хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. Тэгээ энэ шийдлийг бол гаргасан байгаа. Улаанбаатар хотын зорчилт хөдөлгөөнийг багасгах, хүүхдийн сургуулийг хүртээмжтэй байлгах, ерөнхий боловсролын сургуулийн чанарыг дээшлүүлэх зорилгоор Улаанбаатар хотод богино хугацаанд 84 сургуулийг бол шинээр барихаар төлөвлөн ажиллаж байна. Гэр хорооллын бүс нутгаас тээвэрлэгдэн ирж байгаа хүүхдүүдийг өөрийнхөө гэрийнхээ ойр орчимд сургууль цэцэрлэгт хамруулахын тулд юу хийх ёстой юм бэ? Өнөөдөр гэр хороололд төлөвлөж байгаа сургуулиудыг хотоос баримталж байгаа бодлогыг харах юм бол 6 дэд төв дээр 13 сургууль, бусад гэр хорооллын бүс нутагт дээр 53 сургуулийг шинээр барихаар төлөвлөд байна. 320 хүүхдийн өвчин чадалтай 6 сургууль, 640 хүүхдийн өвчин чадалтай 23 сургууль, 960 хүүхдийн өвчин чадалтай 35 сургууль, 1200 хүүхдийн өвчин чадалтай 2 сургууль. За ингээд нийтдээ 66 сургуулийг үл гэр хорооллын бүсэд. Орон сууцны оролд 18 сургууль, Улаанбаатар хотод 84 сургуулийг шинээр барьж 15 сургуулийг давхарснаар Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургууль суралцж байгаа хүүхдүүд нэг ангид 30 хүүхэд 2 ээлжээр хичээллэх ийм бүрэн боломж бүрдэх юм аа. Бид нар нэгдүгээрт боловсролын чанар хүртээмжийг дэвшлүүлэх боломжтой, хоёрдугаарт Улаанбаатар хотод тулгамдаад байгаа авто замын төгжрлийн асуудлаа давхар шийдэх боломжтой юм аа. Зорчилт хөдөлгөөнийг илүү тухайн орчимд нь үлдээх замаар энэ асуудлыг шийдэх нь урт хугацаанд илүү тогтвортой байх нөхцөлийг бол бүрдүүлээд байгаа. За өөрөөр хэлэх юм бол Улаанбаатар хотод шинээр зам барьлаа гэж бодоход нэг 2 жил орчмын дараа буцаад автомашин өсөх хүсэлтийг бол дэмжиж өгч яадаг. Харин зорчилт хөдөлгөөнийг тэнд нь үлдээж өгснөөрөө энэ бол зам хөдөлгөөний дундаж шуурдыг илүү тогтвортой байлгах нөхцлөөр бол хангаж өгч байгаамаа. Өнөөдөр Улаанбаатар хотод нийт 84 сургуулийг шинээр барих хэрэгцээ шаардлага байна. Эдгээр 84 сургуулийг бид нар 3 ээлжээр барихаар төлөвлөж байгаа. Эхний ээлжинд 33 сургууль, хоёрдугаар ээлжинд 38 сургууль, гуравдугаар ээлжинд 13 сургуулийг барихаас гадна одоо байгаа сургуулиудыг давхарлах замаар мөн боловсролын хүртээмжийг дэвшлүүлэхээр төлөвлөж байгаа. Ингэснээр нийт үзүүлэх эффект маань авто замын дундаж хурдад үзүүлэх үзүүлэлт маань 9.2 км цагаас 13.2 км цаг болж нэмэгдэж Улаанбаатар хот маань үндсэндээ сургууль цэцэрлэг амарцсан үеийн хөдөлгөөний эрчимжилт рүү шилжих бүрэн боломжтой юм аа.